Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. 60 телевизийн санаачлагаар Монгол Бичгээ сурыг төслийн хүрээнд зохион байгуулагддаг үндэсний өв 2 нэвтрүүлгийн энэ удаагийн нэвтрүүлэгт Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагчид гэр бүлийн хамтаар оролцож байгаагаараа онцлог юм а. Энэ удаагийн дугаарт маань 8 дугаар сургуулийн баг, 1-р сургуулийн баг, Цагаан Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн баг тус оролцож байна. Ингээд багуудаа амжилт хүсье. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар. Сайн байцгаана уу? Намайг Хүчрэл гэдэг үндэсний өв нэвтрүүлэгт гэр бүлээрээ 1-р сургуулаа төлөөлж оролцож байна. Манай ээжийг Legend гэдэг адуун чулуун компани нэгтлэн бодогч хийдгээ. Манай эгчийг Хан Цүрэн гэдэг аймгийн хөгжим драмын театрын хөгжимчин. Би үндэсний чигийг 6 дугаар ангиас анх эхэлж сурж исэн. Манай Ганган Морон багш маань айгүй сонирхолтой заадаг. Би үндэсний чиг хичээлтэй айгүй туртай. Ангиасаа эхний 3-т байдаг. Тэгээд ингээд эртээр вис ингээд өвлөгдөөд ирж байгаа бичиг ингээд илүү ингээд дэлгэрүүлэлтээ сурж байгаа нь надад айгүй сонирхолтой санагддаг. Үндэсний өв соёлоос сэргээх үндэсний өв нэвтрүүлэгт оролцож байгаадаа маш их баяртай байна. Миний хувьд Монгол бичгийг 1-р ангиасаа эхэлж 91 онд 1-р ангиасаа эхэлж суралцсан. Оргилмаа агшаараа А усгээ заалгаж ирсэн. Тэгээд 5-р ангиасаа эхлээд уламжлалт кирилл усгийг сурсан. Саяхан эцэг эхийн хурал дээр 8-р ангид Ганган Морон багш маань нэг судалгаа авч байгаа. Монгол бичгээр судалгаа авахд саяхан нэг бичсэн. Үнэхээр мартагдсан байлээ. Цэргээхэд бичгэд үнэхээр гоё байлээ. Би бас адилхан 1-р ангиасаа Монгол бичгийн А усгийг отгонтой огшоор заалгаж 4-р анги хүртэл өгсөн. 5-р ангиасаа тэг кирилл усыг үзээд тэг тэрнээс хойш баг сургууль төгснөөс хойш 20 жил юу үзсэн. Монгол бичгээр бүтсэнгүү бараг анх удаа шахвал Монгол бичгийн тэмцээнд орох гэж байна да. Орох гэж байгаа баяртай байна. Тэмцээнд ороход өстой сэргээж харж амжсангүй би гэртээ бараг Монгол бичгтээ юм ч алга хүнээс гойж өчигдөр ороод нэг ганц нэг номл эргүүлж харлаа. Тэрнээс тэмцээнд үнэхээр нэр бэлдэж чадсангүй. За энэ тэмцээнд оролцож байгаа бусад багуудаа өндөр амжилт хүсье. Мэндэ баруун хосоо мөхтэй амдгаа мэрэгэн ураатай бажин нэмэ нэмд оржээ баг осон ануудаар гээшв. Дорн таймгээс Цагаан Овоо хүннэ ерөнхий боловсролын хургуулаа 8 дугаар ангиас сурдаг. Манай авийг нэмд орж гэдэг. Манай ээжийг уран шимэг гэдэг. Цагаан Овоо сумынхаа сургуулийг төлөөлөд орж байгаадаа баяртай. Тэгээд үндэсний өв нэвтрүүлэгт орж байгаа болохоор нэг амар сандраад. Монгол бичгийг би 6 дугаар ангиас сурч эхэлсэн. Тэгээ 90 бол багш маань зааж исэн. Амар сонирхолтой байдлаар хөгжилтэй байдлаар зааж исэн болохоор амар сайн сурч исэн. Монгол бичгийн хичээлдээ амар сайн, дуртай. Ер нь бол Монгол бичгээрээ цаашдаа илүү сайн сураад, илүү сайн гартаа зөвшрүүлэхийг хүсдэг. Үндэсний өв соёл нэвтрүүлэгт орж байгаа та их баяртай байна. Би Монгол бичгийг 1986-87 онд 6-7 дугаар ангидаа л үзөөмж тэрнээ хойш үзөөг одоо олон жил болоо. 6-7 дугаар ангидаа Хомянга багш одоо боловсролын тэргүүний ажилтан Даминсрын багшаар заалгаж нэг 2 жил болоо. Тэгээд одоо олон жил болоо нэлээд мартаа байх удаа гэж ханж байна. Би Монгол бичгийг мөн адил 5-6 дугаар ангидаа л 80 хэдэн хонд үзчихсэн. Түүнээс хойш Монгол бичгээрээс сэргэн санаагүй одоо нэг 2-3 хоног жоохон унших гэж л оролдож үзлээ. Тэгээ болох байх гэж бодож байна. Тэгээ тэмцээнд үндэсний өв тэмцээнд оролцож байгаа баг хамт олондоо амжилт хүсье. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Ингээд 60 телевизээс зохион байгуулж үндэсний өв тэмцээнд гэр бүлээрээ орох болсондоо баяртай байна. Ингээд гэр бүлээ танилцуулъя. Намайг Ганзраг гэдэг. Би Дорнод аймгийн Хангул сургуулийн цогцлбор сургууль биеийн тарианы багшаар ажилладаг. Манай эхнэр 8 дугаар сургуулийн математикийн багшаар ажилладаг. Оюун зөвл гэдэг хүн байна. Манай том хүү сүүлд 8 дугаар сургуулийн 8 дугаар ангид суралцдаг. Ингээд 8 дугаар сургуулаа төлөөлж гэр бүлээрээ оролцож байгаа баяртай байна. Миний хувьд бол Монгол бичгийг
Анх 92 онд сургуульд орж исэн. 3 дугаар анги хүртэл Монгол бичгээр хичээл заалгаад 4 дугаар ангиас кирилл бүсэг заалгасан байгаа. Тухайн үед Монгол бичгийг бас нэг бүсгэлээд уншдаг байсан. Түүнээс хойш ер нь Монгол бичгтээ нэг хойр байгаагүй. Одоо бүр Монгол бичгийг ер нь бол бараг мартсан байна. Гэхдээ яг энэхүү сайхан өв уламжлал бас энэхүү тэмцээнд оролцох гэж өөрийгөө хэд хоног бас сойлоо. За энэхүү өв соёлоо дээдлийн нэвтрүүлэгт орж байгаадаа баяртай байна. 1992 онд 1-р ангид орохдоо А үсгээ заалгаж исэн. 1983, 84, 85 оны хүүхдүүд анх 1-р ангиас А үсгээ заалгаад уйгуржин бичгийг үзчихсэн. Тэгээд 4-р ангиасаа бид нэр кирилл үсэг үзсэн байгаа. Түүнээс хойш монгол бичгтээ бас нөхөрлөөгүй нэлээд удажээ. Надад анх А үсгийг заасан багш маань бол одоо хан уул сургуулийн зөвлөх багш, доох багш маань байгаа. Багштаа үргэлж талархаж явдаг шүү. Энэ үндэсний бичиг маань бас амьдралд маань хэрэглэгдэж явж байгаад бас их баяртай байна. Би монгол бичгийг 6 дугаар ангиасаа заалгаж исэн. Гэхдээ тэр үедээ сайн өсгөөдөө сурж амжаагүй байсан байхгүй. Яг 6 дугаар ангид орсноос тийм монгол бичгээ ер нь бол бүтэн үдэж ядаагүй. Тэгээд карантин гэдэл амар олон цахимаар орж илээсэн. Гэхдээ гэртээ ээж автаа илүү сайн давтаж юм уншижсэн болохоор би илүү сайн монгол бичгийг илүү уншиж сурсан. Тэгээд монгол бичиг нь бидний өв соёл энийг үргэлж хадгалах ёстойгч би бас ойлгосон. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар. Нэвтрүүлгийнхаа үе шатыг танилцуулъя. 1-р шатанд сурагчид оролцсон, 2-р шатанд ээжүүд, 3-р шатанд аавууд оролцсон. За 4-р шатыг багаараа гүйцэтгснээр нийлбэр оноо гарч энэ удаагийн нэвтрүүлэг өндөрлөх ёстой. Ингээд эхний үеийн даалгавраа гүйцэтгэх сурагчдаа урьж байна. 1-р шатны даалгавар. Сурагчид дэлгэцэнд гарах боломжийг 3 секундэд бодож зөв буруу гэсэн пайзыг өргөнө. Зөв хариулт тус бүр 1 оноо. Үндэсний бичигт бүх үг титмээр эхэлдэг. 1, 2, 3. За. Сайн байна. За дараагийн асуулт. Сонин гэдэг үгэнд харьяалахын тий ялгалын уун нөхцөлийг дагуулж бичнэ. 1, 2, 3. За. Чөлөө гэдэг үгийг чилүүгээ гэж галиглана. 1, 2, 3. За. Ховлох үсгээр төгссөн үгэнд эсхий залгарыг залгахдаа гэдэс жирэглэнэ. 1, 2, 3. За хариултыг харъя. За. Сэтгэл гэдэг үгийг үндэсний бичгээр бичгэд дэ үсэг дэвсгэрлэж орно. 1, 2, 3. За зөв байна. За 1-р үеийн даалгавраа гүйцэтгсэн хүүхдүүдтэй баярлалаа. За 1-р сургуулийн баг нийтдээ 3 оноо, цагаан овоо сумын баг нийтдээ 4 оноо, 8-р сургуулийн баг нийтдээ 2 оноо авсан байна. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар. Ингээд нэвтрүүлгийнхаа 2-р үеийг эхлүүлье. 2-р үеийн даалгаврыг гүйцэтгэх ээжүүдээ урья. 2-р шатны даалгавар. Ээжүүд дэлгэцэнд гарах галхийг 1 минутын хугацаанд үндэсний бичгээр бичнэ. Зөв үг тус бүр 1 оноо. За цаг явсан. За 30 секунд.
Цаг туслаа. За 2 дугаар үеийн оноо 1-р сургуулийн багт 6 үг зөв бичиж 6 оноо, цагаан овоо сумын баг 1 үг зөв бичиж 1 оноо, 8-р сургуулийн баг 6 үг зөв бичиж 6 оноо нийтдээ авсан байна. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар. За ингээд нэвтрүүлгийнхаа 3 дугаар үеийн даалгаврыг эхлүүлье. 3 дугаар үеийн даалгаврыг гүйцэтгэх багийн гишүүдээ урья. 3 дугаар шатны даалгавар. Аауд дэлгэцэнд гарах үндэсний бичгийн эхийг 1 минутын хугацаанд кирилл бичигт хөрвүүлэн бичнэ. Зөв үг тус бүр 1 оноо. За цаг явсан. За цаг дууссан байна. Гуравдугаар үед маань 1-р сургуулийн баг нийт 11 үгийг зөв бичиж 11 оноо. За цагаан овоо сумын баг нийтдээ 7 үгийг зөв бичиж 7 оноо. 8-р сургуулийн баг нийтдээ 10 үгийг зөв бичиж 10 оноо авсан байна. Ингээ багуудаа баяр хүргэе. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар. Даалгаврыг гүйцэтгэх 1-р сургуулийн бага урья. 4-р шатны даалгавар. Гэр бүлээрээ 2 минутын хугацаанд холбоо үгийг Т алгалын нөхцлөөр холбож шог эвлүүлнэ. Зөв холбосон холбоо үг тус бүр 1 оноо. За 3 цаг явсан. За буруу байна шүү. За зөв байна, дараагийн үгээ. За зөв байна, дараагийнх нь.
За ингээд даалгавар гүйцэтгэсэн 1-р сургуулийн багтаа баярлалаа. 2 минутын хугацаанд 2 холбоо үгийг амжилттай эвлүүлжээ. Бэлнэ. За эхлэе. Холбоо утга бүхий холбоо бүтэх ёстой шүү. За зөв байна, дараагийнх нь. За нэг нөхцөлийг нэг удаа ашиглах хэрэгтэй шүү. За. За цаг болсон. За цагаан аваа сумын баг маань 2 минутын хугацаанд нийтдээ 1 холбоо үгийг эвлүүлж 1 оноо авчээ. За баяр хүргэе. Дөрөвдүгээр үеийн даалгавраа гүйцэтгэхээр 8 дахь сургуулийн баг бэлэн болсон байна. За ингээд 8 дахь сургуулийн багтаа амжилт хүсье. Цаг явсан. За зөв байна, дараагийн үг. За. Буруу байна. Үгээ зөв уншаарай. За зөв байна. За зөв байна, дараа. За цаг тоссон.
За ингээд 4-р үеийн даалгавраа амжилттай гүйцэтгэсэн 8-р сургуулийн багтаа баяр хүргэе. 2 минутын хугацаанд нийтдээ 3 холбоо үгийг зөв эвлүүлж 3 оноо авсан байна. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар. Үндэсний өв 2 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт 8-р сургууль, 1-р сургууль Цагаан Овоо сумын багууд амжилттай оролцлоо. За нэвтрүүлгийн маань удирдамжин дээр 8-р ангийн сурагч аав ээжийн хамтаар оролцсон гэсэн шалгууртай энэ удаагийн нэвтрүүлгийн ялагчаар 8-р сургуулийн багийг тодруулж байна. За өргөмжлөл хүндэт 8-р сургуулийн гэр бүл танаа Монгол бичгээ сурын төслийн хүрээнд зохион байгуулагдсан үндэсний өв нэвтрүүлэгт амжилттай оролцож тэргуун байранд шалгарсан тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаваа. За баяр хүргэе. За ингээд нэвтрүүлэгт маань онооны байдлаар тэргүүлсэн 1-р сургуулийн багтаа өргөмжлөлийг гартуулъя. За баяр хүргье. Үндэсний өв соёлоо дээдлэн үндэсний бичгийн мэдлэг чадвараа сорж энэхүү нэвтрүүлэгт оролцсон нийт багуудаа баярлалаа. Ингээд бүх нийтээрээ монгол бичгээ сурахыг уриалж байна. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар.